За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ удаагийн уншилгаар ойр тэгээг баха тий. Ойрын өдрүүдэд ямар өөрчлөлт орж ирэх вэ гэсэн сэдвтэй уншлага хийх гэж байна. За одоо сонголтын картыг эндээс картаас шууд сонгоод за тэгээ 3 бүлгийн сонголтын картыг одоо гаргая. Ойрын өдрүүдэд за нэгдүгээр группийн карт сонгоё. За энэ юм аа Justice. Хоёрын Seven of Spring. За Ten of Summer. За ийм 3 төрлийн сонголтын карт гарч ирлээ. За ойрын өдрүүдэд ер нь ямар өөрчлөлт ирж байна вэ гэсэн сэдвээр уншлага хийх гэж. За сонгосон баг тийм ээ. За Justice гэдэг энэ картыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэе. Justice. Окей. За ямар өөрчлөлтүүд орж ирж байна вэ гэдэг дээр Oracle message картуудаас за нэгдүгээр группийн Justice карт сонгосон хүмүүс яг ямар өөрчлөлт орж ирж байна. Success гэдэг бас үйл явдал орж ирэх нь дээ. За ямар үйл явдал орж ирэх нь вэ? Нэгдүгээр группийн ямар үйл явдал орж ирж байна вэ? Вау. Гэмээ болох шүү. За энэ хоёр юм аа. Өөрөө гарч ирж байна. За жоохон нүүдэл суудал газар байршлаа солиод тэндээ жоохон сууршиг гэсэн үйл явдал орж ирэх гээд байна уу да ихний ээлжинд тийм ээ. За шүү дараа төзрөөс. За нэгдүгээр группийн Justice хүмүүс King of Cups. За. Энэ яагаад ашигт хин нь гарч ирэх гээд давхар татаад унагч байна. За, эдгээр хүзрүүдээр. За, Justice дээр нэг нэмэлт аваадах юм. Justice. Юу хэлэх гэж байгаа Justice вэ? Шийдвэртэй холбоотой. Ер нь л нэг шийдэд байна да манайхан. Тийм. King of Cups, Queen of Cups, Page of Pentacles, Two of Cups. За энэ ерөөсөө ойлгомжтой байна. За энэ яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хин нэгэн одоо яг энэ хамтдаа хайртай хүнтэйгээ хамт амьдрахын төлөө үйлдэл хийх гэж байна. Хөдөлгөөн, нүүдэл суудал. Хайртай хүнтэйгээ хамтдаа энэ яг хайртай хосууд байгаа байхгүй бүр. King of Cups, Queen of Cups хоёр өөрсдөө яг ерөөсөө л ингэ тий хатан хаан хоёр. Гэтэл энэ дээр энэ Two of Cups өөрөө яг хайр сэтгэлийг илэрхийлсэн хоцор гарч ирж байгаа. Гэтэл энэ хоёр маань нэгсэндээ хайртай хосууд маань хамтдаа одоо Stork хөзрөөр ерөөсөө нүүдлийг илэрхийлдэг. Хаа нэг тийшээ нүүх одоо яг шийдвэр гаргаж Success гэж бүр үйл хөдлөл авахыг хэлдэг байхгүй юу? Үйл хөдлөл аваад за одоо яг тэндэл очиж суурший, тэндэл очиж амьдрий. Хоёулаа ерөөсөө тэндэл бүхнийгээ эхлүүлэе гэсэн тийм шийдвэр гаргаж байгаа байдлыг хэлдэг.
Маш тодорхой ерөөсөө. Энд бол нэг эргэлзээ тэнэгэлзээ бол алга. Justice гэдэг дээр болохоор Ace of Swords гэдэг нь энэ зөв үү, энэ буруу юу, яг хоёулаа ингэж шийдэх нь зөв үү. За жишээ нь одоо нэг хотоос хөдөөрөө шүлжээ. За тэр аймгийн тэр суманд очиод ингэж жишээ шүү. Аймгийн тэр суманд очиод хоёулаа нэг амьдралаа эхлүүлвэл яадаг бол гэл яг хид хідэн сонголтууд байгаад исэн байж болно. Тийшээ явах уу, ийшээ явах уу гэсэн. Гэтэл яг яаж байна вэ гэхээр хоёулаа хамтдаа одоо яг шийдвэрээ гаргаж байна. За ерөөсөө л хоёулаа ерөөсөө яг тийшээ л очие тэр нутг нь тий тэр нутг нь магадгүй бид хоёрт нэг ээлтэй эвэлтэй бас нэг тийм өөрсдөнд нь жоохон тийм мэдрэмж юм уу магадгүй энэ жоохон хүн амьтнаас асууж сонгож шийдэж байгаа байх. Энэ peaceful resolution гэдэг тэр нэг жоохон дэг тэнгэрээс жоохон ирж байгаа мэдээлэл маяг тийм байгаад байгаа байхгүй. Тэрийг магадгүй өөрсдийнхөө зүүн совингаар эсвэл хин нэгэн хүнээс заавар зөвлөгөө аваад газруудаасаа одоо шийдвэр гаргаж ийн гэсэн үг. За зарим нь нөгөө хотоос хөдөр биш юу лээ гадаад руу. За одоо жишээ нь тийм ээ Солонгос явах уу, Япон явах уу, одоо Америк явах уу гэл ингээд байсан болвол за хоёулаасаа хамтдаа алстаа тэр нь л дээр юм байна гэсэн шийдвэрийгээ хоёул яг шийдэж байгаа цаг үе нь байгаад байна. Энэ justice сонголтын өөр чи сонгосон карт болохоор хоёулаа хамтдаа ирээдүг харж байгаа карт байгаа байхгүй ямар хөрхөн. Хоёулаа л нэг зүгт хараад байгаа. Энэ дээр хоёулаа нэг зүгт хараад байгаа. Ерөөсө хамтын амьдралаа тий хамтын амьдралаа хаана босгох вэ? Хаана эхлүүлэх вэ? Хаашаа нүүх вэ хөдлөх вэ гэдэг аахгүй. Take the time to review the details careful. Тэгтээ ингэнэ нөгөө бүх нөгөө жижиг хэсгүүдэд бас нөгөө болгоомжтой хандаараа гэдэг аахгүй юу? Тэгэхээр нөгөө төгсгөл ялалт хоёр нэгэн зэрэг ирдэг гэж. Зөв сонголт зөв шийдвэрийг авчирдаг. Юу лээ? Зөв сонголт зөв юмыг эхлүүлдэг. Зөв төгсгөлийг ч авчирдаг. Тэгэхээр ерөөсөө яг нэг шийдвэр гаргаж байгаа энэ шийдвэр дээр justice гэдэг үзрийг л ерөөсөө тий энэ дээр бичсэн үгээр нь харах юм бол тий одоо ялалт болвол одоо нэг юмны төгсгөлд ялалт ирдэг гэсэн санаа. Тэгвэл магадгүй таны одоо энэ картн дээр юу хэлэх гэдэг нь гэхээр таны шийдвэр чинь таны ялалтын эхлэл байж болно гэсэн утгатай. Яг тэгээд энэ Ace of Swords карт чинь өөрөө ерөөсөө шийдвэрийг ер нь тэгээ зөв гаргаж байгаа юм шиг байна л да янз янз тий. За тэгээд ерөөсөө л тэнд гэдгийг ингээд одоо тогтоод байна л гэсэн үг. Энэ ерөөсөө маш тийм товчхон ерөөсөө маш ойлгомжтой мессежийг ерөөсөө тийм нэг харамгүй өгч юм тий. Зарим юм их ойлгомжгүй байгаад байдیں۔ Гэтэл энд айгүй ойлгомжтойгоор өгч юм л да. Тийм болохоор маш тийм богинохон хэмжээний одоо уншлага болж мэдхээр байгаад байна. За ер нь яг уу тийм юу зөвлөгөө хөзөргөж байна уу тий. Энэ сонгож байгаа газар нь энэ шийдвэрийг гаргаж байгаа газар нь ер нь зөв байна уу гэдэг талаас нь нэг асууж та хэдгүүл яг өөрөөсөө бол яг шийдсэн байгаа нь тодорхой байна. Гэхдээ хөзрийн зөвлөгөө ер нь энэ сонгосон газар нь шийдвэр нь яг сайхан очсон нүүсэн газар дээр ер нь нэг шийдвэр нь зүв байж ямар хуу байх нь талаас нь 1 2 3 үзэр татаад үзье гэж бодлоо. Тэгэхгүй бол арай л дэндүү богинохон уншлага болох гэдэг юм л да тий. Тэм толгой эргүүлсэн юм алга байна энэ дөрөс. За Three of Swords гэдэг нь яаж байгаа юм бэ? Six of Wands. Бас жоохон санаа зовлт байна гэнэ л дээ. Мэдээж л дээ шинэ газар руу нөгөөд одоо тэнтэй яах бол тогтож чадах болов тэр улс орных нь хүмүүс одоо жишээ нь хөдөөрөө нөөж бол тэр аймаг сумынхан тэр хөдөөнийх нь хүмүүс одоо хүлээж авах болов бид нарыг одоо нөгөө яах бол мол гэсэн жоохон нэг тийм айдас бол байгаа л юм байна. Тэр хөдөр яг юу гэж хэлж ийм хэр хүчтэй байг өөртөө ихтэй хүчтэй бай гэж хэлж байгаа байхгүй. Энэ Three of Swords бол боддоор юу гэж юм газар л хүннөө гэж тэгэхээр жоохон өөрийн айдас байх шиг байна. Утсан газараа яадаг бол гэсэн.
Ерөөсөө бүх юм асар хурдтайгаар одоо ингээд нэг болох процесс. Ер нь нөгөө бүх юм хурдтай болоо л өнгөрнө гэдэг шиг тийм ээ. Болно л гэж байна. Тийм. Ер нь бол өөртөө бас их үйл хөдлөлийг хурдан авах гэж байгаа бол таа. Хурдан хөдөлж хурдан явж одоо тий. Нэгтээ шийдсэн юм чи одоо ер нь тэгэл явъя гэл айгуу тийм их нэлийн хурдан хөдөлгөөнүүд орж ирээд байна л да. За энэ хурдан хөдөлгөөн нь яг юун дээр орж ирэх гээд байгааг нэг асуучих. Бас л хөдөлж чадахгүй байсан байдлыг бол хөдөлгөж эхлэх гэж байна л гэдэг. Шийдвэр гаргаж чадахгүй байсан хэцүү юм цаг үеуд бол одоо үгээр өндөрлөөл ерөөс асар хурдтайгаар хөдөлгөх гэж байна. Энэ хоёр хөзөр маань ерөөсөө бас хэцүү байгаад байсныг илэрхийлж байгаа байхгүй юм. Үнэхээр ийм 10-10 сэлэм зогтцсон. Тэгээ хизээнийг одоо нэг гэрэл гардын болоо юу эрдэх юм болоо гэдэг шиг нар гардын болоо гэдэг шиг хэцүү байдлуудаас одоо нэг амьдралдаа өөрчлөлт оруулж ээж ихээхэн том шийдвэрийг бол гаргасан холсууд байна л гэж хэлэхээр байна. Тэгэхдээ энийг нэг онцлог нь хамгийн азтай нь яг юу вэ гэхээр хамтдаа гаргаж байгаа юм байна. Хоёулаа хамтдаа. Тийм болохоор энэ шийдвэр нь те нэг алдсан жонсон ч хамтдаа гэдэг шиг тийм гоё юу байх гэдэг шиг байна да шиг. Маш товчхоо. Одоо ингээл ерөөсөө нэг тийм шийдвэр гаргаж байгаа үйл хөдөлгөөн орж байгаа картууд ерөөсөө ихэнх нь эзэлчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэлэх үг бүр үнэхээр товчхон ойлгомжтой тодорхой. Одоо тийм зөндөө сонжруулах гээд яриад байх юм ерөөсөө энэ уншлаган дээр бол байхгүй байна шүү дээ. За ингээд энэ уншлагыг хүлээж авсанд баярлалаа. Амжилт хүсье. За 2-р карт. Seven of Spring картыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За. Ямар өөрчлөлт орох нь вэ? Ойрын үед ямар өөрчлөлт орох вэ? 2-р группийнхэнд. За нөхцөл байдал бол сайжирнаа л гэсэн үг байна. За ямар нөхцөл байдал? Get more information гинэ. Илүү мэдээлэл цуглуулаа. Нөхцөл байдал бол сайжирнаа гэж хэлж шүү. За тэр нь яг юутай холбоотой ямар үйл явдал юм бэ гэж үзье. Юутай холбоотой ямар үйл явдал? Ямар өөрчлөлт орж ирэх? За, гэр барилга, байшин, савтай холбоотой, ажлын байртай холбоотой юм уу? Яг аль нь вэ? Нууц, бүх. За 2-р групп ямар өөрчлөлт? Ойрын үед ямар өөрчлөлт орж ирж байгаа гэдэг дээр үзүүлэлье. Eight of Cups. Seven of Cups. Дан капсууд шүү. Бүр гайхамшигтай. За капсууд юуг илэрхийлдэг вэ? Ерөнхийдөө хайрыг, сэтгэлийг илэрхийлдэг байхгүй юу? За гэтэл энэ дээр яг юу орж ирж байна? Гэт тэгэхээр Ten of Cups. Нэг тийм гэр бүлийн нөхцөл байдалтай холбоотой заяа. Гэр бүлийн чинь нөхцөл байдалтай эсвэл тэр
яг энэ уншлага яг юу хэлэх гээд байна гэхээр ерөнхийдөө давмгаа одоо ингээд нэг хайр сэтгэлийн харьцааг илэрхийлэх гээд байна. За энэ дээр яг яасан бэ гэхээр гэр бүл өөрөө чинь одоо хамгийн дотны нарийн нандин одоо хамгийн чухал гэжсэн хүнтэй та хоёрын хувьд одоо жоохон тийм нөгөө юу гэмтэй нэг тийм урам хугарах асуудал бас үүсчээд байна энэ дэр. Энэ уншлага болгон дээр нэг юм орж ирэх одоо яагаад гэдэг юм болоо тэгээ өдөр болгон бие бинийгээ одоо нэг ингээд гомдоогоод ч гэдэг юм уу нэг тийм санаанд оромгооргүй юмнууд болоод байдаг болтой юм аа ер нь уншлагнуудаас. За тэгээд 8 of cups гэхээр яаж юм гэхээр өнгөрснийг тий орхиж явах байс гэхээс илүү орхиж явахгүй байх гэдэг байгаа байхгүй юу? 5 of cups ерөөсө гэр бүлийн нөхцөл байдалтай юмн дээр за боли одоо ингээд энэ болсон процесс одоо тий юмд ингээд санаа зовоод сэтгэлээр жоохон гонсоогоод за тэгээ өнгөрсөнтэй зууралдаад энэ нь болохоор гэр бүлийн нөхцөл байдлын асуудал төр байсан бол одоо боли тий тэр бүхнийг орхий. Энэ дээр бол 5 of cups бол тий одоо нөгөө уруу царайлж санаа зовж одоо ингэж юу яана гэхээсээ илүү одоо юу гэх тий харамсаж суухаасаа илүү одоо энэ нөхцөл байдлыг бол орхий. Энэ нөхцөл байдлыг бол орхий. Одоо болохын болдгоороо болоод өнгөрсөн харин ч одоо тэр асуудалтай бол нүүр тулъя гэж байгаа байхгүй. Яа за ч одоо мод тэнэ. Энэ яг юу хэлэх гээд байна хэрэг би жоохон юу батгай. За зарим хүмүүсийн хувьд яг нэг юм гэр бүлийн холбоотой ийм яг таруу төзрүүдийн уншлах дээрс бол яг ийм хэлэх гээд байгаа. Харин зарим хүмүүсийн хувьд сонгож чадахгүй байгаад байсан тий нөхцөл байдлыг өөрийнх нь эрүүл мэндийн асуудал байж болохоор байна. Эрүүл мэндийнх нь за хаашаа ямар одоо эмнэлэг сонгох вэ? Аль нь одоо илүү сайн юм болоо? Эсвэл ямар одоо сургууль сонгох вэ? Яг аль сургуулийг нь илүү одоо ингээд сонгох вэ гэдэг дээр ингээд сонгож чадахгүй байгаад гэсэн нэг нөхцөл байдлыг хэлээд байна. Гэтэл энэ дэр яг яаж юм гэхээр нөхцөл байдал илүү сайжирнаа. Илүү сайн мэдээлэл цуглуулаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сургууль юм уу нэг юмыг сонгох гээд жоохон эргэлзээд байж исэн хүмүүс удахгүй яг ингээд нэг сонгох өөрчлөлт орж ирнэ. За энийг нь сонгоё гэсэн. За энэ сургуулийг л сонгоё жишээ нь тий. За энэ хэдэн сургуулийн дээд сургуулиудад жишээ нь хэдэн дээд сургууль сурах гээд одоо ингээд apply-дад ингээд явуулсан байсан бол сонгож чадахгүй жишээ нь ингээд байгаад байсан бол яг тэрийгэ за энэ сургуулийг олон илүү их мэдээлэл цуглуулснараа шүү. Заяа. Тэгэд яг одоо тэр энэ сургуулийн онцлог нь тийм юм байна. За тэр нь болохоор ийм юм байна гэдэг дээрээ илүү одоо нэг хамгийн чухал хэсгүүдийг нь олж хараад тэгээд одоо сонгох тий эргэлзээгүйгээр энийг л сонгоё гэсэн шийдвэртэй хүрэх өөрчлөлт орж ирэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ажлын байрыг сонгох гээд байж болно. Эмнэлэг домлогыг сонгох гээд байж болно. Сургууль соёлыг сонгох гээд байж болно. Ерөнхийдөө нэг тийм сонголтын дундаас илүү их мэдээлэл цуглуулснараа энэ нууц байгаа байхгүй тэр. Нууц гэдэг нь юу гэхээр тэр сонгох гээд байгаа юмнууд нь тийм олон хувилбартай байгаад байгаа болохоор алийг нэг гэж мэдэхгүй байгаад байсан байгаа байхгүй. Бүгдөө л нэг одоо нэг хаалттай ном шиг тийм ээ. Хаалттай номны дотор талд юу байгаа нь тодорхой биш байгаа шүү дээ. Гэтэл энэ албан байгууллага эсвэл энэ сургууль байгаа бол за энэ нэг номыг сөхөөд сайн мэдээлэл цуглуулад үзсэн чинь онцлог ялгаа нь ийм байсан юм байна. За дараагийн номыг сонгоод бүхэн мэдээллийг ингээд үзсэн чинь эдний ялгаа онцлог нь бас ийм байсан юм байна гэсэн. Тэгэхээр тэр нэг тийм байсан савтай холбоотой, ажлын байртай холбоотой, сургуультай холбоотой, эсвэл одоо эмнэлэг домлогтой холбоотой одоо нэг тийм юм дээр л яг за энийг нь сонгоё, энэ нь надад илүү тохирох юм байна гэдэг онцлогийг нь олж харж одоо сонголтоо хийх гээд байгаа тийм өөрчлөлт орж ирэх гээд байгаа байхгүй. Тэгээ энэ дэр яагаад ч юм энэ таруут хүзрүүдтэй холбож ойлгохоор эрүүл мэндийн шалтгаан юм шиг гарч илүү их давмгаа орж ирээд байгаа. Гэр бүл аз жаргалтай байжсэн чинь жоохон хин нэг нь өвдсөн ч юм уу юм шокийн байдал үүсэж байгаа байхгүй.
Гэтэл яг ингээд одоо тэрэнд одоо ингээд би яхаараа одоо ийм өвчин тусчт ингээд харамсахаасаа илүү одоо эдгэх ангаах за тэгээд ичнөө ийм олон тий эмнэлгүүдийн боломж жишээ нь ингээд байж байгаа юм чинь тэднийхээ айл нэг хамгийн сайныг нь сонгоод одоо энэнд одоо би өвдчлөө тэгчлээ гэж харамсаж суухын хооронд ерөөсөө эмчлүүлэхээр явъя ч гэдэг юм уу. За ерөөсөө эмчлүүлэхээр тэр эмнэлгийг сонгоё. Эсвэл нөгөө нэг сургууль соёл дээр байсан бол ерөөсөө энэ сургууль руу явъя гэдэг нэг тийм ерөнхийдөө эсвэл хөдөөнөөс хот руу эсвэл одоо нэг байгаа газраас өөрчлөлт рүү яваад байгаа хгүй яг байдаг газраас эсвэл одоо хотоосоо гадаад руу. Тэгээ энэ дээр би бол бүр илүү давмгай яг эрүүл мэндийн нөхцөл байдал бүр яагаад ч юм хэлээд байна. Гэхдээ хүн болгон юу гэж өвдсөн байх вэ гэдэг утгаар нь сургууль соёл зарим нь ажлын байрыг хэлээд байна л да. Гэхдээ энэ гэр бүлийнхэн жоохон шоконд ороод жоохон ингэж байхыг бодоход тийм сургууль соёл сонгох гэж байгаа бол нэг тийм шоконд ороод байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн тал дээр илүү давмгай байна даа л гэж би бол энийг ингэж хараад байна. Тэгээ өчнөө олон юм боломжууд сонголтууд байгаа юм байна. Зүгээр л одоо тэгж санаа зовж би яагаад ийм өвчтөч яач вэ гэж бодохынхаа оронд зүгээр л одоо өөр өвчөө өрөөд явъя л гэсэн шийдвэр гарах гэдэг байгаа байхгүй. Хэрв сургууль соёл байсан бол энэ хөзрүүд эсвэл ажил байсан бол энэ хөзрүүд эсрэгээр пентакл буюу зоосны хөзрүүд гарч ирэх одоо магадлал нь маш өндөр. Гэтэл энэ одоо капсууд гарч ирээд байгаа учраас яг л нэг тийм эрүүл мэндийн талын юм нь илүү давмгай байна даа л гэж хараад байна. Бие хайрлах тий. Тэгээ бусдаас хайр мэдрэх хайрыг яах гэдэг нь ерөөсөө эрүүл мэнд илүү онцгойлон давамгаалж орж ирж байгаа юм уу даа л гэж харах гэж байна да. За тэгээд өөрөө өөрсдийнхөө нөхцөл байдал дээр тааруулан сонсож ойлгоорой. Тий. За ямар тач уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. За 3 дугаар Garden of Summer хөдрийг сонгосон хүмүүсийн уншлага. За ямар өөрчлөлт одоо ойрын үед танд орж ирэх гээд байна вэ гэд уншлагыг эхлүүлье. Ойрын үед 3 дугаар группийнхэнд ямар өөрчлөлт орж ирэх гэж байна. Ask for help from other гэнэ өөр бусад өөр хүмүүсээс тусламж одоо асууггүй гэж шүүгэр. За тэр нь within next few weeks дараагийн цөөхөн 7 хоногийн дотор за нэг өөрчлөлт бол орж ирэх юм байна. За тэр нь өөр бусдаас тусламж асуу гэдэг. За тэр нь few-тай холбоотой өөрчлөлт вэ? Ямар few-тай холбоотой өөрчлөлт вэ? За нэг мен залуу гарч ирлээ. За эрэгтэй хүн хүүхэд хоёр гарч ирж байна. За тэгэхээр ер нь тэгээд гэр бүлтэй чинь холбоотой өөрчлөлт орж ирэх гэдэг нь да нөхөр хүүхэдтэй чинь эсвэл одоо найз залуутай чинь за эсвэл одоо бүр шулуухан бас хүүхэд гэдэг ерөөсөө шинэ эхлэлийг илэрхийлдэг л дээ. За мен бол ерөнхийдөө л менийг л илэрхийлнэ шүү дээ. Тэг эрэгтэй хүнийг л. За тэгэхээр энэ бол ер нь нэг бол гэр бүл нэг бол нэг хин нэгэн залуутай холбоотой шинэ эхлэл байх магадлал маш өндөр гарч ирэх гэж байх шиг байна. За одоо энэ хөзрөөс тарот хөзөр юу хэлэх вэ? Нөхөр хүүхэдтэй найз залуутай холбоотой хэрв эргэлзээд яах юм бол гэдэг ингээд учраа болохгүй байсан бол магадгүй хэн нэгэн бусд хүмүүсээс одоо тусламж авснараа асуудлаас нөгөө хэдэн 7 хоногийн дотор тий дараагийн хэдэн 7 хоногийн дотор шийдэгдэнэ л гэж хэлэх гээд байна л да шулуухан товчхондоо тий. За ерөнхийдөө энэ дээр яг ерөөсөө энэ гэр бүлтэй чинь холбоотой энэ найз залуутай чинь холбоотой
эсвэл найз зөвсгүүтэй чинь холбоотой жоохон тийм сөргөлдөө маргалдаан байсан байгаа байхгүй юу? Үзэл бодлын зөрчил юм уу? Тэгээ яг нэг одоо шудраг бус явдал болсон ч гэдэг юм. За тэрийг бодоо зарим тал дээр одоо тий бүр гэр одоо injustice гэдэг чинь өдөр шудраг үннийг тогтоох юм байгаа байхгүй юу? Тэгэхээр шудраг үннийг тогтоохын тулд магадгүй энэ бус хүмүүсийн тусламжийг авах гэдэг шиг байна. Энэ бол гэр бүлийн байж та энэ одоо эхлэл юм уу төгсгөл юм уу? Ямар ч ихсэн гэр бүлтэй чинь холбоотой өөрчлөлт орж ирж байна. Энэ нөхөртэй чинь хүүхэдтэй чинь холбоотой. Эхнэртэй чинь хүүхэдтэй чинь холбоотой. Энийг манайхан гэр бүлтэй хүмүүс үзэх магадлал өндөр юм шиг. Энэ ч гэсэн өөрөө гэр бүлийг илэрхийлсэн карт байхгүй юу? Ten of Summer гэдэг нь. Бүтэн гэр бүлийг. Тэгэхээр шийдэгдэхгүй байсан. Энэ харин эхлэл үү төгсгөл үү хоёрыг шалгах хэрэгтэй байна. Зарим нь бүр одоо шүүхээр ороод дуусах гэдэг шиг байна. Зарим нь болохоор одоо өмнө нь тохиолдсон жоохон шудраг бус энэ хэрүүл маргаан жоохон зөрчилдөөн байсан бол тэр нэг одоо нэг үнэн худлаа ололцож нэг талдаа гарч байгааг хэлэх гээд байна л да. За тэгэхээр би энэ аль нь тодорхой биш байгаа учраас энэ яг юу илэрхийлж байна? Three of Swords. Яг л тийм. King of Wands. Энэ хүнийг шийдэж өгөхгүй бүр яахан тодорхойгүй байгаад байсан асуудал байгаад байна. Таны үзэж байгаа тэр таны бодож байгаа энэ эрэгтэй хүн чинь тийм таныг жоохон сэтгэл санаагаар шархлуулсан, таяр маргалдсан, шудраг үнэн ингээд нэг энэ хүн чинь нэгсэндээ буруу ээжиж, буруу гэдгийг одоо нөгөө чамаас одоо уучлалт гоохгүй ч юм уу байгаад исэн бол одоо энд тий дараагийн цөөхөн хэдхэн 7 хоногийн дотор орж ирэх гээд байгаа өөрчлөлт нь юу вэ гэхээр энэ хүн өөрлөв чинь үйлдэл хийж орж ирнэ. Яаж вэ гэхээр өөрийнхөө буруу байсныг хүлээн зөвшөөрнө. Эцэст нь ганцхан чийл эхнэр минь л хүүхэд минь л одоо эсвэл одоо яг энэ гэр бүлтэй л улсуудад зориулсан байна. Тийм. Эсвэл хэрв найз залуу найз охин сонсож байгаа бол ерөнхийдөө утга санаа яг юу гэхээр чиний үзэж байгаа бодож байгаа тэр хүн чинь ерөнхийдөө өөрийнхөө буруу хүлээгээд тэгээд одоо уучлалт гуугаад эргээд энэ нөгөө гэр бүл бүрэн бүтэн болохыг. Одоо эцсийн бүлэгт одоо ганцхан чийл одоо миний одоо нөгөө юу гэх юм King of Wands гэдэг чинь нэлийн эрч хүчтэйгээр үйлдэл үзүүлж байгаа байдлыг илэрхийлж байгаа. King of Cups болохоор ерөөсөө л ганцхан чийл миний сэтгэлд ерөөсөө байдаг. Би одоо ганцхан чамд л одоо ингээд одоо үнэхээр сайн хайртай энэтрийг гэдгийгээ бол ойлгож ухаарлаа гэсэн юм орж ирэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгснээрээ яах вэ гэхээр энэ гэр бүл бүрэн бүтэн болж байгаа. Энэ Four of Wands чи гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг Ten of Summer ч бас өөрөө гэр бүлийг бүрэн бүтэн аз жаргалтай гэр бүлийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр та хоёрын энд үл ойлголцсон жоохон шудраг бус болсон, хэрүүл маргаан болсон, гомдоосон энэ асуудлууд чинь тун удахгүй ойрын хэдхэн 7 хоногт шийдэгдэнэ. Эцэст нь тийм чамааг сонгоно. Чамд гомдоосон барьсан одоо янз янзын юмнасаа уучлалт гуугаад буруугаа хүлээгээд ирэх гээд байна энэ хүн чинь л гэж хэлдэг. Тэр нь болохоор эргээд та хоёрын харьцаа дахин шинээр эхлэхийг бодвол та ингээд нэг уучлалтаа гуугаад ингээд хүлээгээд ирэхээр нь хүлээгээд авах юм байна л да. Яг л энэ бүр ерөөсөө гэр бүлийг тодорхойлсон хөзрүүд 1 2 бүр гарч ирээд байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр таны хувьд хамгийн чухал тэр нэг хүн чинь
гомдоогоо явцсан байжсэн аа одоо эргэж ирэх нэ. Удахгүй дараагийн цөөхөн итгэн 7 хоног дотор. Тэгээд хоёрын харьцаа дахин шинээр эхэлнэ. Эсвэл энэ нөхөр хүүхдийн чинь тухай яригдж байгаа бол гэр бүл эргээд бүрэн бүтэн болно гэж л гэдэг. За ингээл ерөөсө товчхон. Энд өөр тэгэж нөгөө бодлоод ингээд юу яагаад ах юм байхгүй. Ишөө илүү ингээд ухаад үзээд ах юм ерөөсө алга байна гэсэн үг. Энэ өнгөрсөн тийм өрөг чинь гомдоосон шархлуулсан шалтгаан шалтгаан байгаад байхгүй. Тэг яахан тодорхойгүй нэг хэсэг алга болсон байх энэ хүн бол энэ байдлаар яахан тодорхойгүй. Тэгсэн одоо тэр хүн яг одоо энэ цаг мөчид ерөн миний хувьд бол те зөвхөн одоо чийл байсан байна. Надад хамгийн сайхан сайхан сэтгэл болгоноо гаргаж исэн байхад нь би ингэж гомдоожээ гэдэг дээр бол ер нь ойлгож ухаарад байна гэсэн үг. Тэгээд удахгүй ирэх гэж байна л гэж. За ингээд ийм богинохон товчхон уншлага боллоо тий. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. Баяр таа.